Сайн байцгаана үзэгчдээ би таймч Ариун Зул өнгөрөх 7 хоногт улс орон дөрвөнсөн үйл явдлыг таймлан хүргэнэ. Улс төрд хүлээлт маргаан ээлжилсэн нийгэм эдийн засагт олонний анхаарлыг татсан үйл явдлаар 4-7 хоног байлаа. Бид энэ удаад анхаарлын төвд байсан үйл явдлуудыг иргэн нэг сануулж, жохом юу онцгойрч ямар шийдвэрүүд эх өдрүүдэд иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөхийг таймлан хүргэнэ. Энэ 7 хоногийн онцлог үйл явдал яа харахгүй 2026 оны төсвөө улсын хурал хуулийн хугацаанд арай ядан баталсан үйл явдал байлаа. 9-р сард засгийн газраас өргөн барьсан төсвийн төслийг Монгол Ардын намын удирдлагуудын албан тушаалын төлөөх тэмцлээс болж хэлэлцэж чадахгүй хойшлуулж, эцэстээ хуулийн хугацаанд баталж чадахгүй нөхцөлд хүрч арай ядан өнгөрөгч баасан гарагт улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталлаа. Хэрвээ эх оны төсвөө баталж чадахгүй хүрвэл Зандан шатрын засгийн газар огцрох эрсдэлтэй байсан ч улсын хурлын дэгэн тухай хуулийг зөрчсөн байж хүчээр баталсан юм. Энэ тухай улсын хурлын нэр бүхий гишүүдч чуулганы үеэр хэлж байсныг иргэн сануулъя. Бүх зүйлийг хүч төрсөн байнгын орны төвшөнд гишүүдээс асуулт асуулгаагүй. Хариулт авах боломжийг шууд хаасан. Ажлын хэсгийн санал дүгнэлтэд танилцуулахгүй явах ч гэдэм үү. Ийм олон зүйлүүд хийлээ. За би тэгээд эцэст нь энэ татварын реформын төр бол худлаа болж байгаа мэн гэдэг зүйлийг хийлээ. Энэ нөөтийн буцаа олголтыг 5% өгнөсөн боловч 10 дугаар сарын 1 хүртэл хойшлуулж байгаа юм байна. Тэгээ цаашдаа ер нь төсөө хүндрээд ирэхээр энэ хэрэгжих юм уу сайн мэдэхгүй байна. Ингэж одоо бас аж ахуй эрхэлж байгаа болон энэ жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүсүүдийг бас одоо шилний заанаас мөхөлцөд олоолгож болохгүй. Дандаа худлаа хэлж байна. Ерөнхий сайд 2026 оны төсвийн төслийг улсын хуралд анх өргөн барихдаа иргэдийн төсөв гэж нэрлэж байсан. Учир нь төсвийн төслийг боловсруулахдаа иргэдийн оролцоог тусгаж 200 мянган гаруй иргэнээс санал авсан гэдэг. Тэгвэл иргэд эрүүл мэнд боловсрол эрчим хүчний доктортой байдалд нэн төрөнд анхаарах ёстой гэсэн чиглэлүүд өгсөн байдаг юм. Нэг их найд төгрөгийн алдагдaltaа төсөв баталж эх хонд 31.9 их найдын орлого олж 32.9 их найдын зарлага гаргана. Дотоодын нийт бүтээгдэхүүний бодит төсөлтийг 5.7% гэж тооцоолсон бол хэрэглээний үнийн өсөлтийг 7%, эдийн засгийн өсөлтийг 6% байхаар тооцоолсон. Харин Азийн хөгжлийн банк эх хонд өсөлтийг 5.7% гэж таамагласан байгаа. За Монгол улс эх хонд 93 сая тонн нүүрс экспортлох өөдрөг төсөөлөлтөй байгаа бөгөөд өнөөгийн ханшаар 1 тонн нүүрсийг 70 Америк доллараар, харин зэсийг 9700 Америк доллар байхаар тооцоолжээ. Шинжээчдийн төсөөлж байгаагаар 2026 онд дэлхийн нүүрсний үн доктортой байх төлөвтэй бөгөөд ойролцоогоор 75-аас 80 Америк доллараас хэтрэхгүй гэжсэн тооцоо байгаа. Үндсэндээ эх 2026 оны төсөв макро эдийн засгийн одоогийн байдалд нийцсэн өсөлт үргэлжлэнэ гэсэн таамагт тулгуурлаж батлагдлаа гэж хэлж болно. Орлого зарлагын хэмжээ хоёулаа өсгөхөөр төсөөлсөн ч орлогын өсөлт яг төлөвлөсөн хэмжээнд хүрэх хэсэг. Нөгөө талдаа зарлагын нэмэгдлийг бодитоогоор даах их усврыг хэрхэн бүрдүүлэх гэдэг ч эрсдэл дагуулсан хэвээрээ байна. Түүнчлэн дэд бүтэц болон хөрөнгө оруулалтын зарцуулалтанд илүү оновчтой зорилтод өөрчлөлт хийх шаардлага харагдаж байгаа нь эх оны төсвийн хамгийн том сорилт болж байна. Дараагийн онцлог үйл явдал бол багш нарын ажил хаялтыг залгуулад эмч нар албан ёсоор ажил хаяхаар төв талбайд хугацсан хугацаанд жагсан явдал. Багш нар 10 хоног орчим ажил хаяад цалингаа эх оноос 76%-аар нэмэгдүүлэх шийдэлд хүрснээрээ хичээл сургуулийн үйл ажиллагаа жигдэрсэн. Харин багш нартай зэрэгцэн цалингаа нэмэгдүүлэхийг шаардсан эмч нарын цалин хөлсийг эх онд ердөө 15%-аар нэмэгдүүлэх боломж байна гэсэн нь эмч нарын ундууцлыг өдөөж төв талбай дээр нийтээрээ жагсахад хүргэсэн юм а. Зарим эмнэлгийн байгууллагууд ажил хаялтанд нэгдэж чадахгүй ч цалин хөлсөө нэмэгдүүлэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Эмч нар улс эх орныхоо өмнө тангараг өргөддөг хүмүүс буюу довчхондоо үндэсний аюулгүй байдлын манаан зогсдог онцгой хүмүүс гэхэд холзрохгүй. Довчхондоо эмч хүний тангараг гэдэг зүрхэндээ бичдэг хууль юм. Гэсэн ч авч байгаа цалин хөлс нь амьдралд нь хүрэлцээ бага. Шинэ залуу эмч нар ердөө сард 1.2 сая төгрөг, олон жил ажилласан эмч мэргэжилтнүүд 1.6-аас 2.2 сая төгрөгийн цалин авч байгаа нь дундаж орлоготой нийгмийн түвшинд ч хүрэхгүй учраас ажлаа хаяхад хүргээд байгаа юм. Олон мянган эмч ажилтнууд бол одоо 1 сарын 1-ээс 50% нэмээ гэдэг шаардлагыг бол бид нар л ерөөсөө өчигдөр чин бүрэн сайттай уулзснаас хойш бол ерөөсөө сэгээсдэхгүй шаардж байна. Засгийн газар бол бид нарыг үл тоомсорлж байна. Одоо энэ 50% нэмэгдлийг 1 сарын 1-ээс одоо шийдэж өгөхгүй бол бид нар энэ хугацаагүй ажил хаялтыг бол эхэлнэ. Энэ дээр айх юм байхгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн. Одоо төсөв батлагдахаас өмнө их хурлаар оруул шийдэжээ. Эмч нар ажил хайна гэдгээ 7 хоногийн өмнө албан ёсоор мэдэгдэж энэ лавг гарагаас эхлэн төв талбай жагсаж эхэлсэн юм. Харин энэ өдөр засгийн газраас эмч мэргэжилтнүүдийн цалин хөлсийг 2026 оны 1-р сарын 1-ээс 30%-аар, 10-р сарын 1-ээс 20%-аар, 2026 оны 12-р сарын 1-ээс 25%-аар гээд 2026 онд нийтдээ 3 удаа үе шаттай нэмэгдүүлж 2026 оны 12-р сарын 1-ний өдөр гэхэд одоогийн цалингаас 75%-аар нэмэгдүүлэх шийдэлд хүрсэн юм. Эмч мэргэжилтнүүдийн цалин хөлсийг ингэж нэмэгдүүлэхэд нийтдээ 440 тэрбум төгрөг болж 2027 онд ирэх нөлөөлөл нь 815 тэрбум төгрөг байхаар байна.
Дээрх цалингийн өсөлтийг санхүүжүүлэхэд шаардлагатай их усврыг эрүүл мэндийн даатгалын сангаас шаардлагагүй эмчилгээ үйлчилгээг хумих, гэрээний тоо хэмжээг бууруулах, хамтын төлбөрийн бодлого хэрэгжүүлэх зэргээр зохион байгуулалтын арга хэмжээ авахар болсон юм. Эрүүл мэндийн салбарынхны цалин 26 оны 1 сарын 1-ээс 30% үндсэн цалин нэмэгдүүлнэ. За дараа нь үе шаттайгаар 2 удаа нэмж нийтдээ 75% болгоод за ингээд 2026 онд багтаад эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин 3 саяда хүрэх, 27 онд эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин 3.5 саяд хүрэх ийм одоо тогтолцоороо шилжгээр бэлтгэл ажилд орж байгаа. Гол их үүсвэр бол одоо 191 тэрбум төгрөг төсвөөс урсгал зардлаас 10%-ийг танаж нийтдээ 191 тэрбумаар буюу цалин 15% нэмэх боломж эндээс гарсан. За дараачийн 157 тэрбум төгрөг болохоор бид одоо эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилттэй шаардлагатай их усврыг үйлчилгээг хумих, гэрээний тоо хэмжээг бууруулах, шаардлагагүй зардлуудыг бууруулах, сахилга баттай байх, сангийн менежментийг зөв болгох гэсэн ийм олон зүйлүүдийг хэрэгжүүлнэ. Засгийн газар эмч нарын цалин хөлсийг дээрх аргаар санхүүжүүлэх шийдэлт хүрсэн нь товчхондоо иргэдэд шууд болон шууд бусаар ачаа өрүүлэх хувилбараа. Жишээ нь шаардлагагүй эмчилгээ үйлчилгээг хумих гэдэг бол зарим үйлчилгээ хасагдаж, хүртээмж хязгаарлагдаж болзошгүй. За мөн зарим иргэд одоо даатгалаар авдаг гэсэн үйлчилгээгээ өөрөө төлбөр төлж авах ч эрсдэлтэй болоод байгаа юм. Харин гэрээний тоо хэмжээг бууруулна гэсэн нь үндсэндээ шалгуур өндөрсөгч үүний цан авилга цэцэглэх, зарим эмнэлэг эрүүл мэндийн даатгалын сантаа гэрээ байгуулахгүй болох тохиолдолд иргэдийн дараалал нэмэгдэх, мөн л төлбөр нэмэгдэх эрсдэлтэй. Хамтын төлбөрийн бодлого хэрэгжүүлнэ гэдэг санаа бол даатгалаас бага хэсгийг иргэн өөрөө тодорхой хувийг төлдөг тогтолцоо. Өөрөөр хэлбэл иргэдийн шууд төлөх зардал нэмэгдэнэ гэсэн үг. За товчхондоо цалингийн өсөлтийн их усврыг эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой зохион байгуулалтын арга хэмжээнээс бүрдүүлэхээр төлөвлөсөн нь нэг талаараа сангийн үргүү зардлыг хумиж оновчтоор зарцуулалт хийхийг зорж буйж шаардлагагүй үйлчилгээг танах, гэрээний тоог бууруулах, хамтын төлбөр нэвтрүүлэх зэрэг нь иргэдийн халаасанд дарамт үүсэх нь ойлгомжтой болоод байна. Энэ 7 хоногийн өөр нэг онцлог үйл явдал бол нэлээд хэдэн томилгоонууд хийгдсэн шийдвэрүүд байлаа. Үндсэн хууль зөрчсөн гэгдэж байгаа Булган туяаг Улсын хурлын дэд даргаас чөлөөлж, түүний оронд Улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн даргаасан Бат Эрдэнэийг Улсын хурлын даргыг төр орлон гүйцэтгэгчээр томилсон. Монгол Ардын намын дарга хэн байх вэ гэдэг өрсөлдөөнөөс үүдэлтэй намын дотоод хагарлаас болж Монгол Ардын намын бүлэг 2 хуваагдаж эцэстээ Улсын хурлын гишүүн асан Хүрэлбаатар эвдрүүлэн зурчлагчийн үүрэг гүйцэтгэгч Бат Эрдэнэийг Улсын хурлын дэд дарга дэвшүүлэх тохиолдоогоор Батчаргалыг Монгол Ардын намын бүлгийн даргаар томилсон. Монгол Ардын намын их хурлаар намын дарга болон Улсын хурлын дарга хэн байх вэ гэдэг нь шийдэгдэнэ. Улсын хурлын дарга томилогдсны дараа Бат Эрдэнэийг Улсын хурлын дэд даргаар томилох уу, аль эсвэл түүнийг дэвшүүлэн зайлуулах нүүдэл хийж үү гэдэг нь харагдах үзье. Ямар ч тач одоогоор Улсын хурлын даргыг төр орлон гүйцэтгэж байгаа бөгөөд уг шийдвэрийг улсын хурал гаргахдаа өмнөх дэд дарга буюу дараагийн улсын хурлын даргыг томилогдтол үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Булган туяаг томилсон тогтоолыг хүчингүй болгоолгүйгээр Бат Эрдэнэийг томилсон нь хуулийн маргаан дагуулж мэдхээр байна. Уг нь Булган туяаг дэд даргаас нь чөлөөлж улмаар улсын хурлын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулах тогтоолыг нь хүчингүй болгосны дараа Бат Эрдэнэийг төр томилох асуудлыг хэлэлцэх учиртай байсан ч ийм процесс болсонгүй. Магадгүй Монгол Ардын намын их хурлын дараа Бат Эрдэнэийн дээрх томилгоо хүчингүй байжээ гэвэл ойлгоход багтах үзье. Яг ч аргагүй нөхцөлд орж Зандан шатрын засгийн газрыг огцруулах хуралдааныг даргалсан Булган туяа одоо бүрэн эрхээсээ татагдах. Тэрч бүхэл төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан гэх асуудалд ч буруутгагдаж байгаа. Жохомдоо Булган туяа улсын хурлын гишүүдийн эрцийг бүрдүүлэхдээ хууль зөрчсөн эсэх, чуулганы танхимд орж ирээгүй гишүүдийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэдийн сөрөг сэтгэгдлээр яллаж байсан зэрэгт үнэхээр төрийн эрх мэдлийг хууль бусаар авахын тулд санаатаагаар үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг тагнуулын байгууллага шалгана. Энэ асуудал Монгол Ардын намын их хурал дээр ч хөндөгдөх үз. Ютаач улсын хурлын дэд даргаас түүнийг чөлөөллөө. Дараагийн ээлжид томилгоо бол Зандан шатраас урвсан шадар сайд асан амар сайхны оронд улсын хурлын гишүүн Хасуурын гаан хуйгийг шадар сайд болгосон юм. Төсвийн байнгын хорооны дарга Хасуурын гаан хуйг эх оны төсвийн 3 дугаар хэлэлцүүлгийг хийхдээ байнгын хорооны хуралдаанаас гэрлийн хурдаар чуулганд оруулсан зэрэг нь дигийн тухай хуулийг зөрчсөн нь шадар сайд болох тохирооныхаа ард гарах гэж улаарсан явдлаа гэж улсын хурлын нэр бүхий гишүүд шүүмжилж байв. Энэ төсвийн хууль дээр шинээр хөрөнгө оруулалтууд мөнгө байхгүй гэсэн мөртлөө маш олон шинээр хөрөнгө оруулалтуудыг одоо оруулж ирлээ. Одоо харамсалтай байна. Санал тураалтууд нь байнгын орон дээр болон чуулганы нэгдсэн хуралдаа лаацтай явлаа. Эндээс лаац өргөсөн. Тэндээс одоо гишүүд нь
улаан ногоон биш үү гэдэл одоо ярилцал ингээл явлаа. Ийм онгойтой байдлаар анх удаа төсвийг батллаа. Энэ үйл ажиллагааг хийсэн хүн маань өнөөдөр одоо сайд болох гэж байгаа шиг байна. Харамсалтай. Ингэж төсвийг татвар төлөгчдийн мөнгийг хулгай хийж ингэж одоо тодорхой эрх ашгуудад зориулж өгчөөд сайд болдог жишгийг Монгол төр дээр гаргаж ирлээ. Туйлын харамсалтай. Сурингаа гişүнэ. Лаз ярьсан ч байтугай, Пошиг ярьсан ч байтугай, Йонкс ярьсан ч байтугай бид нар эмзэглэж болохгүй ажил хийж байгаа. Хэдхэн хоногийн өмнө өөрийгөө төсвийн төсөл дээр суугаад тончиг завгүй шадар сайд болохоо мэдээгүй гэж мэлзэн сэтгүүлчдийн асуултаас цугтаж төрийн ордноор гүйлдэж асан ганхуй гишүүн энэхүү Монгол улсын шадар сайдын албан тушаалд очлоо. Надад бол тийм мэдээлэл ирээгүй байна. Тэгээ одоо төсвийн байнгын орныхын даргаал хийж байна. Төсөв дээр ажиллаж байна. Одоохондоо тийм байхгүй наа. Яг тэр төсөв дээрээ сууж байна. Цалин дэвтрээ яах вэ гэж сууж байна. Их усэр олдохгүй байна. Сайдын албанд томилогдсон эрхэм улсын хурлын гишүүн Монгол улсын шадар сайд Сурын гавыг танд тусад ажлын өндөр амжилт хүсье. Маш их баярлалаа. Юун төрөө. За. За, улсын онцгой комиссийн шийдвэр гаргадаг гол одоо хэрэгсэл. Хаалга. За. Нүүрсний хулгайтай тэмцэж чинээлэг дундаж давхаргыг 20%-аар нэмэгдүүлэхээр эх 5 жилийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөө улсын хурлаар хэлэлцүүлж байгаа ерөнхий сайд Зандан Шатар энэ 7 хоногийн засгийн газрын хуралдаанаар улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Дондвийн даваа нямыг томиллоо. Даваа ням нь цагдаагийн байгууллага, төмөрдөөгч, гадаадын иргэн хариатын газар, хуульцад дотоод хэргийн яам болон улсын бүртгэлийн ерөнхий газарт удирдах албан тушаал хашиж байсан хүн. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн даргыг нүүрсний хулгайтай тэмцгээ зарлаж буй энэ үд сольж шинэ хүн томилсон нь улс төрийн хувьд магадгүй эзэмшлийн хяналтагдах, нэр дэвшигчдийн хөрөнгө, хуулийн этгээд, үйл хөдлөхийн бүртгэлд хяналт тавих боломжууд атгаж байгаа хэрэг үзье. Даваа нямын томилгоог зүгээр нэг агентлагийн даргыг хольж сольсон гэж харахаас илүүтэйгээр ирэх сонгуулиудад саарал мэдээлэл ашиглах, логистик болон үндсэндээ мэдээллийн урсгалыг атгаж, аль дүүрэг сумдад ямар сонгогчийн бүтэц байна, хаана давхарцсан, хэн оршин суугаа хаяггүй гэх мэт нарийн дата дээр дотоод стратегиад тааруулах томоохон давуу тал гэж үзэж болох юм а. Ханиадыг хатгалгаа гэх мэтэр хуурамч нэхэмжлэл үүсгэн эрүүл мэндийн даатгалын санг тонож буй эмнэлгийн удирдлагуудыг шалгана. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу гүйцэтгэлээр нь санхүүжүүлдэг болсноос хойш сангийн үр төлбөр барагдтал байсан. Эрүүл мэндийн даатгалын сан 2020 онд 2.6 тэрбум төгрөгийн үртэй байсан бол 2021 онд 264, 2023 онд 218, 2024 онд 316 тэрбум, энэ онд 280 тэрбум төгрөгийн үр төлбөр үүсгэр байна. Ирэх зүйн орчныг нь шинжилсэн ч эрүүл мэндийн даатгалын сан хувьха хоосорч өрөнд баригдаад буйна энэ. Энэ бүхэн хурамч нэхэмжлэл үүсдэгтэй холбоотой байж мэдэх юм а. Тиймээс энэ 7 хоногт улсын хурлын тамгын газрын хуулийн газрын анхлах зөвлөхөөр ажиллаж байсан Батбаатарыг эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраар томиллоо. Монголд сан болгоныг тондог жишээ энэ. Батбаатарын томилгоо бас л удирдлагын халаа солио бус сангийн үрийг цөөлөх, эмнэлгийн хурамч нэхэмжлэлийг таслан зогсоох, санхүүгийн сахилга бат ил тод байдлыг сэргээх засгийн газрын шийдэл. Хэрвээ нүдээ олсон томилгоо болж чадвал эрүүл мэндийн даатгалын сан өрөнд баригдахгүй, хамгийн чухал нь иргэдийн эрүүл мэндийн даатгалаас авах хүртээмж нэмэгдэнэ. Энэ Бямб нэм гарагт Монгол Ардын намын 31-р их хурал болох бөгөөд уг хуралд нийтдээ 2255 төлөөлөгч оролцохоор бүртгүүлсэн байна. Энэ их хурлаар Монгол Ардын намын дүрмийн дагуу намын дарга сонгож эцэслэх бол улсын хурлын дарга хэн байх нь шийдэгдэх юм а. Монгол Ардын намын баг хурлын үеэр намын даргад өрсөлдсөн Амар Баясгалан Зандан Шатар нар одоо хончон болсон ч тэдний хэнийг нь ч намын даргад нэр дэвшүүлэхгүй байх удирдах зөвлөлийн шийдвэр гарсан. 104 жилийн түүхтэй улс төрийн ууган хүчин Монгол Ардын нам угаас дотоод хагарал хуваагдал ихтэй. Гол нь ардчилсан нам шиг ил цагаан хэрэлдэж асуудлаа дэврэгддэггүй байсан бөгөөд тэр бүхэнд нь нухчин дардаг байсан бол энэ удаад намын лидерүүд төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн дунд тулаан өрнсөн учраас савнаас хальж эцтэй төрийн хямралт хүргэн хөлдөнд булган туягаас ахуулаад олон хүн өртөж байна. Угаас Монгол Ардын намын дүрмд намын даргыг их хурлаар сонгоно гэж давчиндаа заасан нь би. Тиймээс Амар Баясгалан дөрмийн бусаар дарга болсон гэж уйлагнаад байсан гишүүдийн байсан нь зөв юм. Монгол Ардын намын баг хурлаар Амар Баясгалан дарга болсон ч улсын дэд шүүхэд оюун эрдэнэ одоо ч намын дарга хэвээрээ бүртгэлтэй. Харин маргаашийн их хуралд улсын хурлын гишүүн эдийн засгийн хөгжлийн сайд учрал Монгол Ардын намын даргад нэр дэвших ерөнхийлөгчийн тохироо хэдийнэ хэрэгцэн. Хүнсгэд аж ахуй хөнгөлдрийн сайд инх баяр намын даргад өрсөлдөхгүй санал ирсэн ч татгалцсан гэдгээ илэрхийлсэн бол засгийн газрын хэрэглэх газрын дарга Бямб цогтод ийм амбиц бий. Гэхдээ тэрээр чимээгүй инээж яваа харагдсан. Намын гишүүн хинч намын даргад нэр дэвших хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр
100 газраа зөв цагтаа байр сууриа илэрхийлэх нь зөв баг. Хамгийн их хурал улс төрийн нөхцөл байдал дүгнэлтийн улс төрийн намын шинжилсэн хууль батлагдсан хуультай дүрмээ нийцүүлнэ. За оны өмнө шинжилсэн дүрмээ улсын дээд шүүхүүд бүртгүүлэх үүргийг одоо хуулиар хүлээж байгаа. Тийм учраас ээлжид их хурлаар дүрмээ улс төрийн нөхцөл байдал дүгнэлт хийх цаашаа одоо бодлого хөтөлбөр рүүдээ ярих ийм одоо хариуцлагатай их хурал шүү дээ тийм. За миний хувьд чулуугалахад шинэ залуу үе дэмжиж байгаа. Залуучуудаас маань улс төрд явах ёстой гэж бодож дэмжиж байгаа, харж байгаа залуучууд байгаа. Тэднийгээ дэмжинэ. За миний хувьд энэ удаа ямар нэгэн сонгуулийн өрсөлдөөнд орохгүй. Монгол Ардын намын дарагт нэрсэн яригдж буй эдгэр хүмүүс бүгд ерөнхийлөгч хөрөлсөхийн фракцийн хүмүүс. Тиймдээч цаддаггүй хайшилсан намын гишүүдэд хямганд нь оруулж учрал дээр эцсийн хөдрөө дэлгэх үзээ. Харин тэдэнтэй сөргөөж оволцох хүн нь хотын мэр Нямбаатар байж мэдгч түүнийг энэ удаагийн сонгуулиас савраад татахыг ерөнхийлөгч хатуу сануулсан гэх битүү таамаг байна. Намайг одоо цус аравсан насурах гэж байгаа, ажиллаа өгөх гэж байгаа гэд би хандаж хэлэхэд энэ нөгөө бүтгэгчдэд хандаж хэлэхэд би сая цусны даралтаа үзлээ. 80 120 байгаа шүү. Тий. Би өглөө 2 км гүйлтийн зам дээр алхсан. Эв ирүүл цоо одоо саруул байгаа гэдгийг хэлье. Энэ 7 хоногийн үйл явдлууд улс төр нийгэм эдийн засагт нэлээд ач холбогдолтой байлаа гэж хэлж болохоор байна. 2026 оны төсөв батлагдсан нь эх оны санхүү макро эдийн засгийн бодлогыг тодорхойлох чухал алхам болсон бол багш эмчнэрийн цалин, ажил хаялт нь нийгмийн амьдралд бодиттой нөлөө үзүүлсэнийг ч харууллаа. Мөн засгийн газрын ээлжид томилгоонууд улс төрийн хувьд хүчний тэнцвэрээ хадгалах, бодлого хэрэгжүүлэх боломжийг зандан шатарт олгох нь үзье.